Баахан дожонгорын сэрэн гэдэг шиг юмнууд байдаг. Гэ даргын дозоодог бараг үлмитэр явна гэж нөгөөдөл чинь дарга. За хөөх юм уу Ирануудыг одоо очиод бөмбөгдөд байна гэдэг ч үгүй юм. Гэхдээ яагаад Иранчуудыг бөмбөгдөд байгаа тухай нэг ч асуусан. Сүүлийн 10 гаруй жил Иран юу хийсэн? Цөмөн бөмбөглөж хийчихсэн шүү дээ. Чи бол их мундаг хүн болно минийхөө. Хөгжил дэвшил шинжлэх ухааныг их сайн сонирх. Тэгвэл чи айгүй мундаг хүн. Тэр итгэл үнэмшлийг хөгтөг. Сангийн сайдаа очиод гол руу шидэж байгаа харсан уу? Манай сангийн сайдыг айгүй бол Непал шиг тийм болох юм бол тул гол руу шидэх нь шүү. Авраараа гашгараа тэгээ аварсаад явах нь. Тэгээ тэр сонгод нэг баста шээстэй нууранд очиод тогтоод бэлдэх ба. Танд юу байгаа вэ? Юу байхгүй? Сэтгэлгээ бол хүч. Тэмч учраас сэтгэлгээ номер 1. За үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай сэтгэлгээ номер 1 нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор бизнесмен, улс төрч, инфлюенсер Базар Сатын Жаргалсайхаа харилцаж байгаа. Орчин цагт инфлюенсер гэдэг ойлголт байна л да. Инфлюенсер гэдгийг сошиал платформ дээр олон дагагчтай олонний танил хүн гэж ойлгоод байдаг. Уг нь бол инфлюенсер гэдэг бол нөлөөлөл, таны нөлөөлөл одоо энэ сошиал платформ, сошиал медиа өчөөгөө үеэс эхэлсэн. Тийм ч учраас би түүнийг инфлюенсер гэж хэлж байгаа юм. Та ер нь хэрэг нөлөөлөгч гэж өөрийн хувьд сандаг? Санамсаргүй санаатаагаар нийгмийн сэтгхүүд нөлөөлөх асуудал байгаа шүү дээ. Нөлөөлнө гэдэг чинь айгүй олон хэлбэрээр байж болно. Зарим нь урлаг орон санаагаар дамжуулаад, зарим нь аливаа оршин суугаар дамжуулаад, зарим нь улс төрийн таам хөтлөөд ч гэдэг юм уу. За зарим нь нэг нь болохгүй юмыг шүүмжлээд ч гэдэг юм уу. Бидний хувьд энэ олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хүн болгон яг бодит цаг хугацаанд хүлээж авах тийм боломж одоо нэгэнтээ бий болж дэлхийд даяараа ганц Монголд ч биш. Энэ олон мэдээллийн урсгалаас алийг хүлээж аваад алийг амьдралдаа тусгал болох уу гэдэг бол хувь хүний сонголт байхгүй. Тэгэхээр энэ сонголт хийн гэдэг бол бас их том чухал асуудал болж эхэлж байгаа. Тийм учраас миний нэг эрхэм үүрэг бол хүмүүс аль болохоор үннийг яагаад гэдгээр ойлгуулж хэлж өгье л гэж ийм зорилго тавьдаг. Сэтгэлгээ номер 1 нэвтрүүлгийн бүтээгч Livestream Mongolia. Нэвтрүүлгийн хамтрагч Сайн Dental Clinic. 1990 оноос хойш 300 гараад мянган хүн гадаадд өнөөдөр амьдарч ажил сурч байна. Тэгээ яагаад ч тэр хүмүүс надад жоохон гайгүй байдаг. Яагаад тэгэхээр тэд нарыг тийшээ явахаас өмнө би тэр Америкийн амьдралын хэв маяг загвар улс төр төрийн зөндөө ярьдаг байхгүй. Тэгээд надад ч энэ бахан шүмжлэн. Яг очиод биеэрээ үзээд нэр нь тийм биш шүү. Нэр хүн хөдөлмөрлөж сайхан амьдарч юм биш. Хөдөлмөрлөх боломжийг нээж өгөх хэрэгтэй биш. Ингээд ойлгуулж хэлдэг нөгөө нийгмийн давуу талууд. Тэнд бүх юм хийгдэж байгаа юм хүний төлөө хийгдэх юм биш. Хэн нэг нь намын дарга биш. Хэн нэг нь намын төлөө хийгдэх юм байна. Хүний төлөө хийгдэх юм байна. Гэт харж хэлж байна. Тэнд эргчлүүдээр үгээ илэрхийлдэг юм байна. Та ингээд тэр чинь ингээ яг амьдрал дээр үзэж шүү дээ нөгөө нөтүүд чинь. За ажил хийн гэдэг бол хариуцлага юм байна хамгийн түрүүнд. Яг ажилдаа хоцрохгүй цагтаа ажил дээр ирдэг. Цагтаа явдаг. Ажил дээр зүгээр суухыг ажил хийж нэг тооцдог юм байна. Цаг тутам юу хийх үү гэдгээр хөдөлмөрийн үнэлгээ тогтоогддог юм байна. Тэнд очиж харж байгаа байхгүй. Манайд өнөөдөр юу болж байна? Чи нэг ажилд орчвол тэгэл зүгээр суугаад тэгэл хоруу ертөнцийн бүх муухай юмыг түүж ярина. Тэр нь өшөө чамайг муу хэлнэ байх юм. Тэгэл чамаас яаж зүгээр сууж байгаад юм авах вэ гэд бодоход ингээд тэр нь бүр өдөр шөнө бодно. Энэ бидний соёл иргэншил чинь энэ нийгмийг явуулахгүй байна. Энэ юмыг л өөрчлөхийн тулд шин миний хувьд бол энэ таны яриад байгаа ажлыг би хийгээд байна шүү дээ. Инфлюенсер гэдэг ажлыг чинь. Яг ийм цөөхөн ийм их агуу түүхтэй артам ийм ядуу үлэмцэлэм ийм шараншинтай ийм бүдүүлэг зэрлэг болох хэвээр яагаад? Зарим хүмүүс
улс төрч болохын тулд инфлюенсер болдог. Нэгсэндээ ярьж эхэлдэг, олон нийтэд ил гарч эхэлдэг. Би таныг харахтаа өөрийнхөө бодсон зорьсноо биелүүлэхийн тулд нөгөө талаас улс төрч болохоос өөр аргагүй байсан юм уу гэж харж байна. Үгүй яг хөө би эгэлж өрийн нэг сэтэн айлын 5 хүүхэдтэй айлын додох хүүхэд нөхгүй. Миний аав санхүүч Мартин зоотэгч мэрэгчлээ. Сум нэгдлэр их явсан. Дараа нь аялал хамгаалах юмд нэгтлэн хийжсэн. Ээж минь хуульч мэрэгчлээ. Насаараа хүүхдийн мөрдөн байцаач хийсэн. Ингээд хэд гарсан юм л хүмүүсийн айлын хүүхэд. Би Nestle 23 дугаар донд сургууль төгссөн. Одоо эргээ бодож байгаа бидний багш нар бол дандаа орсын мундаг гавьяд багш нар ирж хичээл заажсэн. Тийм учраас бид нар айгүй их шинжлэх ухаанд дуртай болсон. Тэгээд одоо болтол миний амьдралын гол одоо миний амьдралыг хөтөлж явж байгаа нэг зүйл байдгийг. Тэр нь бол миний физикийн багш Ким Кузьмич гэж багш байсан. Тэд нар мангаруудаа гэж байгаа би та нарт нэг юм хэлж өгье гэдэг нэг юм ярьдаг байсан. Ийм том битэй бид нар их айн их бүдүүн чанга туут. Тэгтээ айгүй хүндлэн тэр багшийн хичээл зоох айгүй дуртай. Тэр багш физикийн багш байсан. Тийм ч учраас бид нар айгүй их шинжлэх ухаанд дуртай болсон. Тэгээд тэр багш нэг юм хэлж ирсэн. Дэлхийн 2 дугаар дайнаар зөвлөлтийн цэрэг Берлин хотыг эзлэхэд дарж орж ирсэн. Тэгээд нэг Германы авцарыг барих гэж зөвлөлтийн цэрэг хөөс ардаас. Нөгөө Герман цэрэг зүрлэг төрөөлгүйдсэн. Тэгээд зөвлөлтийн цэрэг бариад тавьчихээ. Одоо ямар сонин нөхрөө зүлэг төрж өгөх ямар учиртай. Энд дор мин юм яагаад зүлэг төрөдгүй. Тэгээ нөгөө тийч барьж аваад. Чи яагаад ингэж баригчлаа бууд жалах гэдгийг зүлэг төрж өгөх юмсан. Тэр залуу юу хариулсан гэж. Ганцхан өгөл хариулж. Би зүлгэн дээр хишгих ёсгүй. Тэгэхээр тэр хүмүүстд тэр залуу тэр герман хацарт яс суртахуй ямар төвшөнд байна гэдгийг л харуулж байгаа байхгүй. Тэнд ч өнөөдөр Европын холбоог германууд толгойлж байгаа шүү дээ. Сансрын хөлөг германууд анх хийсэн шүү дээ. Дизель хөтөлбөрүүд германууд анх хийсэн. Анхны баллистик пуужин германууд хийсэн. Анхны тэр хөтөлбөртэй онгоцыг германууд хийсэн бэл. Ингээд энэ хөгжлийн суурийг герман инженерүүд эрдэмтэд гаргаж ирсэн байхгүй. Онлын суурийг хэн хийсэн гэсэн еврейнэр гаргасан. Еврейнэр айгуу сайн математикчд байдаг. Эйнштейн байж, еврей байж, Сахаров байж, еврей байж. Өнөөдөр Америкийн хөгжил гэж яриад байна. Америкийн хөгжлийн эзэд хэн? Еврейнэр. Microsoft, Bill Gates, еврей. Тэгээд нөгөө Цукерберг байж Facebook хийсэн. Еврей залуу шүү дээ. Ганцхан харин Алан Маск бол Европ гаралтай залуу. Тэгээд бид нарыг баг бахад яг шинжлэх ухаанд дуртай болгосон гэдэг асуудал энэ байхгүй. Тийм ч учраас манай ангийн 28 хүүхдүүд асар олон эрдэмтэд байдаг. Дандаа хим, физик, шинжлэх ухаанаар төгссөн. Улс орны хөгжил бол үндэслэл юу? Шинжлэх ухааны онол дээр тулгуурсан инженерчлэл байж ижил улс орн хөгждөг. Тэрнээс сэтгүүлчтэй юм уу? Нийгмийн ухааныхын улс орныг хөгжүүлдэг юм байна. Дэндүү бид нар нийгмийн ухааныг бэлдсэн учраас манай улс төрийг харж байгаа. Тэр чигээрээ үл мэдэх түүний нөхдөд хэрүүл хийхээс өөр юу ч хийдэггүй манай улс төрчд. Өнөөгийн улс төрийн тогтолцоо бол яг иргэдийн сонголттой сонгуульшаар тийм. Бид нар сонгоод бидний сонгосон хүн бидний төлөөлөл болоод улс төрт орж байгаа. Тийм шүү дээ. Бид нарын амьдралыг яаж өөрчлөх үү, яаж өөдөн татах уу гэдэг зарчмын шийдвэрүүдийг тэндээс гаргаж байгаа шүү дээ. Тэр хүмүүс бидний төлөөлөл юм бол өөрсдийг бол харж ийн л гэж харагдаад байна л да. Нэг талаар бол үнэн парадокс. Тэгэхээр одоо хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөөгүй цагт нийгмийн сэтгэлгээ өөрчлөгдөхгүй. Нэгсэндээ улс төр маань ч өөрчлөгдөхгүй. Нийт сэхэтнүүд ихэнх одоо тийм ээ соёл иргэншилтэй хүмүүс маань улс төрийг ингэж хад юм л. Надад ямар амаа тийм. Би улс төрөөс хөндөн штэ. Би улс төр тоодоггүй. Тэгэд энэ улс төр улс орны чинь асуудал танд хамаагүй могт. Би таныг өөрөө дарга болгох гээгүй штэ. Хамгийн наацхан нэг сонгуулаа эргэн тойрон найз нөхд гэр орондоо очиж шударгаар сонгуул өгөх хэрэгтэй. Шудраг ёсыг тогтоохын тулд хөгжил дэвшлиг бий болгохын тулд улс төрийн сонголт хийдэг. Улс төр шүүмжилтийг бий болгодог. Улс төрийн яриаг өрнүүлдэг болох ёстой шүү дээ. Одоо таныг 100 сая төгрөг олоод ирээ. Таныг онц цавцраад өгөө надад нэсдэг. Ийм бэлгэшгүй даалгавар танаас нэхээгүй шүү дээ.
та нэг жижигхэн зүйлийг л шийдчих. Тэр өгөхөр хин нэгэн хүнд энэ буруу янз бүрийн хулганд автагддаг. Өөрийнхөө төлөө, өөр хүүхдийнхээ төлөө улс төрийн сонгуульд идэвхтэй болсон. Сонгуулаа зөөгчлөлт. Манай ихэнх иргэд нэг 100,000 төгрөг, нэг хувийн ашиг хонжоо, нэг албан тушаал авахын төлөө сонгуульд оролцдог. Асуудал энэ болчиход байгаа байхгүй. Асуудал нь тэр хүүхэндээ байна уу? Нийгэмдээ байна. Тэр хүн талахгүй хонохгүй төлөө талхныхаа мөнгийг авчлаа. Ахуйгаас салаагүй хүмүүсийн сэтгэлгээ хаа өрөх юм? Хаа очих юм? Ахуй ахтагч уу, ухамсар ахтагч уу гэдэг асуулт гарч ирнэ. Нөгөө хоёлаа тэгэхээр түүх хүндээ нөгөө Ленин чинь гарч ирээд тэгж хэлсэн. Ахуй хангах биш ээ. Оюун ухаан хангах. Ерөөсө хүн сармагчнаас рүүгээр ядгаад ингэсэн. Хүн гэдэг чинь ухамсартай амтэн бүгд сайн эрдэм ном заагаад ах юм бол хариуцлагатай бүгдээрээ хулгай хийж худлаа ярихаа бол чинь коммунизмын үед чинь тийм байлаа шүү дээ. Гэтэл одоо жишээ байна шүү дээ. Сингапур байж, Солонгос, Япон байж, Тайпей байж энэ улсууд дэлхийн 2 дугаар дайны дараа нурсан болгос бүр үгүй ядуу юм л улсууд байсан шүү дээ. Тэгээ яаж ийм өсрөнгөө 60-70 жилийн дотор өндөж гарч чадсан. Тэдний философи юу байсан бэ гэдэг харсан чинь бишээ ахуй хангах юм байна. Тэгэхээр хүмүүсийнхээ нийгмийн асуудлыг шийдэж орох оромжтой болгоч, оож хайхтай болгоч. За дараа нь хэрэглээг нь зохицлээ. Хэрэглээгээр нь дамжуулаад хариуцлах гэдэг юмыг бий болгож өгье. Тийм л асуудал тавьсан билээ шүү дээ. Тийм жохол. Тийм учраас манай хувьд ч гэсэн одоо албан намын үзэл сурталаар амьдрах гэвэл хаана ямар үзэл суртал байгаа. Дарга нарыг дахин шүдэх үзэл суртал. Арцсан нам ямар үзэл суртал. Арчил гэхэр нэг хэдэн дарга болж байгаа хүнийг хэлэх юм гэдэг хэвлээ. Үгүй тийм биш. Тэр намд орж байгаа төрийн бодлого. Тэр төрийн бодлого нь юу юм? Яаж иргэдээ ядуурлаас гарах вэ? Ядуугаас болоод бид нар хариуцлага бий болгох чадахгүй байна. Нийтдээ хариуцлагатай иргэн болгоно гэдэг чинь ахуугаар нь дамжуулна. Яаж ахуугаар нь $1500 цалин өгöd ирэхээр хүн чинь тэр $1500-ийнхаа цалин авахын тулд ажлаас хоцрохгүй байхыг бодно. Ажил дээр хариуцлагатай байхыг бодно. Яаж ч ажилд авдаг цалин байхгүй юм чинь хариуцлагатай болж чадахгүй шүү дээ. Яагаад монголчууд өнөөдөр Монголд ажил хийх дургүй байгаа мөртлөө гадаад очихоор бусдаас дутуугүй ажил хийдэг. Өдөр шөнөгүй ажилдаг. Ажлаа тасдахгүй шүү дээ. Яагаад эх орондоо тийм хариуцлага байхгүй вэ? Яагаад тэгэхээр эх орондоо байхаар үгээгүй ядуу байна. Тийм учраас эхлээд ядууг нь шийдэх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ юу хэлж байгаа нөхөр ахуй хангалтчуу таны тавьд байгаа асуулт. Тийм ээ? Ухамсар хангалтч юу? Тэгэхээр ахуй хангалтч гэж би хувьд үздэг. Ядуу хүн ядуу байгаа учраас ухамсар доорой байна гэж үзнэ. Ядуу хүндөөстэй ичдэг ойлголт байхгүй. Худлаа хүнийг ялгадаг ойлголт байхгүй. Тэгээ бялдууч долгоноор тэгээ нэг дарга харахаар зүгээр урд тань тэхэрж гараад бүгд байгаа юм дээр. Тэгээ мэдгүй мөртлөө мэддэг хүний дүр хэлсэдэг. Яг ингээд суугаад яриад ингээд шинжлэх ухаан ч юм уу инженерчлэл ярих юм бол ямар ч ойлголт байхгүй. Тэгээд одоо мэрэгжил боловсрол хэрэггүй гэдээ ойлгоцсон. Тэгээд одоо яг ядуу гэхээр хөрөнгө үнэлгээний хувьд ядуу биш болчоод тэнгуут нөгөө талд нь ядуу сэтгэлгээ гэдэг нэг ойлголт гарч ирдэг шүү дээ. Тэр чин cultures гэж ярих байх л та сэтгэлгээнээс хуцаа сольж өмсөөд машин сольж унаад гэр орноо сольчиход тэгээд нөгөө байдгаараа харахад нэг сайхан солилтой залам үнэн мүнд царин ингээд арсын жоохон мажаа туулах юм бол аимшигын бүдүүлэг хэрэг байхгүй. Нөгөө феодал зангаа хийдэггүй. Нөгөө дарангуулах зангаа хийдэггүй. Тийм хүмүүс нэлээд бий. Тэгээд тэр хүмүүс хэзээ солигдох уу гэхээр одоо харамсалтай юм да. Аливаа нэг юм чинь цаг хугацаа ямиг илээж өөрчилдөг. Тэдний хүүхдүүд тэр аавын дутагдлыг харж өсөж байгаа хүүхдүүд том болоод харин өөрчлөгдөнө. Гэхдээ би аав шиг болж болохгүй юм байна шүү. Манай аав чинь буруу юм байна уу? Тэр чинь цаг хугацааны асуудал болчиход байна шүү дээ. Өнөөдөр Япон хүн амын төрөлтөнд зогссон, хасах руу орсон байж байгаа. Солонгос хүн амын төрөлтөнд зогссон. Ийш Хятад хүн амын төрөлт зогсчод байна. Европын холбоо хүн амын төрөлтөнд зогсчод байна. Манай хүн амын 70% хүүхэд залуучууд. Бид нэр ингээд бүүн болох магадлал өндөртэй байна.
ганцхан энэ хүмүүс соёл иргэншил рүү оруулах хэрэгтэй байна. Соёлтой болох хэрэгтэй байна. Өндөр боловсролтой болох хэрэгтэй байна. Тэгээд нийгмийнх нь асуудлыг шийдэж өгчих хэрэгтэй байна. Хүний хэрэглээ амьдралын хэв маягийн өөрчлөлт өгчих юм бол хүмүүс асар хотоо өөрчлөлт болно тэрийгэ дагаад. Хуучин машин аваад машин зөвхөн хүн нүрээд угаадаг юм байна гэж ойлгодог байсан ч одоо машин авчид машинаа бас угаадаг юм байна гэдгийг ойлгоод авчлаа шүү дээ. Тийм учраас машин угаалгад айгүй их гарсан. Хүмүүс айгүй их машинаа угаалгаж байгаа. Нөгөө талаараа тэр машин угаадаг газрууд ажлын байрууд бий болж байна. Залуучууд орлого ашиг орлоготой болж эхэлж байна. Одоо хэрэглээч өөрөө бас ашиг орлогыг дагуулад бий болгоод байгаа. Тэгэхээр тэрийгэ дагаа соёл иргэншилж хүртэл өөрчлөгдөж байгаа үстэй. Одоогоос 30 жилийн өмнө Улаанбаатар ямар муухай байсан. 20 жилийн өмнө л ямар муухай байл. Бүгдээрээ юм бархан хувцас устдаг саатал. Тэгээ бүгдээрээ усан тортдгоо усан ингээд дайх хийц. Тэгээ бүгдээрээ өмхийн нэртгэлээд яваад. Тэгээ тэрийг хэлэхээр уурлна. Чи надыг усанд ордгоо гэж хэллээ. Чи надыг өмхий гэж хэллээ. Тийм л байна шүү дээ. Тэрийг юу бодвол манай залуучууд их өөр болж байгаа. Яаж өөрийгөө гоё авч явах уу гэдэг чинь энэ соёл шүү дээ хөө. Яг усанд орох гэдэг дээр усанд ор гэд хэлэхээр тухайд одоо уурладаг, хөмддөг байсан. Гэхдээ энэ одоо хүүхэн рүү нь халдж байгаа хэрэг үү эсвэл энэ нийгмийн эрсдэл гоо зүг анхаарал тавьж байгаа асуудал уу? Одоо Сингапурд ямар санд ингээ бүгдийг байшинд оруулсан байгаа шүү дээ. Нэг connection. Ингээ нэг мохан нахвар нүүрс төлдөг, хог төлдөг 100 мухтай юм шавар амбар дөгцнүүдийн бүгдийг нураад цэвэрлээд ингээд орон суудсан бүх хэрэгдээ оруулсан байна. Нөгөө иргэдний яасан гэсэн чинь гахаага аваад дахиагаа аваад нөгөө апартмент орон суудсанд ч амьдарч штэ. Ингээ баанда ус хийчихсэн тэн дотор гахаан балкон дээр ингээ дахиагаа тавьсан. Яаж тэгж амьдрах юм? Тэгээ хойд гаргасан баг. Яаж нийгэм дотор бие авч байгаа. Гудамжинд хаваа хийхгүй, богч хэлж байгаа бохоо хийхгүй, ариун цэвэр сахих ёстой гэд ариун цэврийн аян дайн зарлсан байгаа. Тэгээд тэр байранд амьдарч байгаа хүмүүсийн бүгдийг цэвэрлүүлсэн баг. Дахиад ингээд ариун цэвэр сахихгүй эрүүгийн хариуцлага тооцно. Өндөр торгуул шийдэл тавина. Тэгж ижил шийдсэн билээ. Одоо нэг тал нь хүчээр хууль журмаар өөрчлөлтийг тэр бол хүний эрхчлөлт хамаагүй шүү дээ. Арчил амчин хүний эрхчлөө шүү дээ. Усанд орно уу вэ танд ямар амаатай гэж хэлэх гээд байна. Гэхдээ та миний эрхчлөөнд бас алдаад байна шүү дээ. Тийм учраас нийтийн бас хэв журам дүрм гэж байх хэрэгтэй шүү дээ. Энэ олон нийтийн газар яаж бие авч явах уу, яаж ариун цэвэр сахих уу, яаж соёлтой бусдад харьцах уу. Энийг хуулиар зохицуулах хэрэгтэй. Дэлхийн нийтээр л тийм байна шүү дээ. Миний асууч юм зөвхөн хууль журмаар биш хүүхний сэтгэлгээ ёс зүйгээр нь тэр хүн тэрийг ойлгоод өөрөө өөрчлөгдөн гэж байдгүй. Тэр тийм боломжгүй өөрөө өөрчлөх тухай яриад бол нэмэрэг бах уу. Тэрийг нийтээр нийгмээр бид энэ иргэдийнхээ ёс зүй, соёл, зан, ааш, араншин энэ бүх юмыг бид улсаараа тэмцэж энийг өөрчлөх хэрэгтэй. Тэрнээс хэн нэгэн дорж туяаг өөрчлөх тухай яриад бол нэмэр байхгүй. Тийм учраас энэ ядуурлын энэ 3 сая хүний энэ ядуурлын асуудлыг одоо нэг ойрын 2-3 жилийн дотор хүн дуусгах болох асуудал хүсэхгүй байна, шийдэхгүй байна. Одоо хэмэл оюун ухаан гарч ирж байна. Бид нэг асуулт хариулт тавьдаг энциклопеди гэж ойлгоод байна хэмэл оюун. Үгүй удахгүй үйлдэлээр харуулна хэмэл оюун. Өнөөдөр Америк, Европ том компаниуд бүгдээрээ хүнээ алж ийн ажиллаас. Төрийн засаг сарганы албаа хаагчид байхгүй болж байна. Бүгдийг цомогдож байна. Европ, Америк тэр чигээр. Тэгээ одоо бид нар юу хийх вэ гэдэг ямар гоолтож байна. Хүн ер нь юу хийж амьдрах юм тэгээд. Жишээлбэл Америк, Европ бүх аж үйлдвэр нь хүнд үйлдвэр, хөнгө үйлдвэр, хүнсний үйлдвэрүүд, өндөр технологийн үйлдвэрлэлүүд бүгдээрээ хөнгө болох гэж байна. Тэнд юу удирдах вэ гэхээр хэмэл оюун ухаан удирд нь робот ажиллана. Автоматик ажиллана. Хүн байхгүй багт. Энэ юу амар эрчимтэй явж байна. Ойрын 10 жилийн дотор юм болох гэж байна. Тэгж жагаад бидний энд ярьж байгаа хэрүүлж байгаа хар бид нар энэ хэдэн хүмүүсээ нэг атих амьдралын үүдэн татагвал байгаа. Ядуу хүмүүсийг хитэн талаас нь шулж байгаа. Банк нэг шулна, дарга нэг шулна, хуулиар дамжуулна нэг шулна, дээрлэх нь ингээд энэ юм үргэлжилсээр л байгаа. Тэгээ одоо сүүлийн үед энийг нуухын тулд арчлалыг айгүйх мурдах юм. Арчил би бол Монгол тэгээд Монгол ус баларцсан юм яриад байгаа.
Өмчил буруу явсан л гэн ерөөсөө арчил муухай байсан. Арчил юм байна тийм. Арчил биднэрт асар өргөн уудам хязгааргүй тад нутгийг шиг боломжийг өгсөн. Гэхдээ тэрийг хэдхэн хүн хүртээд байгаад л асуудал байгаа болохоос. За нэг хэсэг нь Америкийг муу хэлж байгаа харагдах. За тэгвэл Америкуудыг хэдүүл хаач юм бол тэдний хүслээр бил. За тэгвэл интернетээ хаалгах чинь. За одоо тэгээ доллар хэрэггүй гэж байна. Муу болж Америк биднээс одоо шалтгаалж амьдарч байна уу? Бид нар Америкээс одоо шалтгаалгууж амьдарч байгаа юм ер нь. Одоо энэ гадуур явж байгаа мэдээллүүд донд хүмүүс итгэдэг, итгээд сонсдог тийм. Тэрэнд автдаг. Одоо сүүлийн үед тэгтэл гэвд эх орныхоо тухай ярихгүй ардны харилцаа гэж ярихгүй мөртлөө хаас орсуудыг харилцдаг. Гэхдээ тэр нөхдүүдэд энэ нэвтрүүлэг дамжуулж хэлэхэд хаана Украин тэгвэл Оросыг өмөрөөд очиод байлдаа явц хэрэгтэн өргөдлөө биш. Оросууд зүгээр шууд та нарт бол нэг $5,000 өгнө, $10,000 өгнө. Тэгээ явж байлдаа ч гэдэг тийм л хайрт дуртай юм бол. Худлаа энд ингээд дэмий юм яриад байх уу? За хөөх юм уу Ирануудыг одоо очиод бөмбөгдөд байна гэдэг ч үгүй юм. Ийм 3-4 янзын ухуулах сурчлагынууд явж байгаа харагдаж байна. Гэхдээ яагаад иранчуудыг бөмбөгдөд байгаа тухай нэг ч асуусангүй. Сүүлийн 10 гаруй жил Иран юу хийсэн? Цөмөн бөмбөглөж хийчихсэн шүү дээ. Гэтэл Ираны нэг нь тийм хариуцлагатай байж чадахгүй. Сая иргэд нь бол Хаменейг эсэргүүцэд аявих жагслаа. Хэдэн зуун сая хүн, хэдэн мянган сая хүн жагсаж шүү дээ. Хасар олон хүнийг шууд баривчлаад нүдэн дээр нь авчиад дүүжилж байгаа байхгүй. Шууд амнасыг хуруучд. Хэдэн мянган хүнийг аллаа шүү дээ. Энгийн иргэд нь шаардлага тавихаар тэгээ алаад байх нь тэгвэл зөв юм уу гэдэг асуудал гарч байна. За дээр нь Оросын холбооны улс. Украин бол 1990 онд тусгаар тогтносон улсуудад нүүбдэр очиод ингээ албан ёсны хэл хязгаараа бүгдийг баталгаажуулаад ингээд улсаа байгуулсан. Цөмийн зэвсэгтэй байсан зэвсгээ хураалгасан Украин улс. Оросын холбооны улс нэг өглөө яг дэлхийн 1942 оны дайн шиг нэг өглөө шууд Киев руу асар их танк зэвсгээ хөдөлгсөн. Тэгтэл манайхаа одоо ингээд мус Украинуудыг алах хэрэгтэй, өгөхөд алд орох хэрэгтэй, Оросууд мундаг гэл. Гэхдээ би бол Оросын ард түмэн Украины жирийн ард түмний талд байгаа. Ард түмэн хэзээж хохирж болохгүй байхгүй. Гэр орны асар олон хотуудын бөмбөгдөд нурсан балгасуулгачлаа. Асар олон эмэгтэйчүүд ахмад буурлуудыг устгалаа. Үеийн тэг зөв юм. Миний хувьд бол би дайны эсрэг байгаа. Дайныг одоо яралтай болох хэрэгтэй. Энийг ягаад энэ хүмүүс ойлгодгүй. Одоо 21-р зуун 22-р зуун болох ч бид нар дайнаар нэг феодалын нийгмийн үед байсан шиг дайнаар юм шийдэх гэж болохгүй шүү дээ. За тэгээд ингээд яриад түүхээ яриад их юм бол тэгж ярих юм бол Иранч нь манай Хүлэгэн хааны харьяанд байсан улс шүү дээ. Хүлэгэн хаан чинь дайрж ороод хаантай юу тийм бүгдийг устгасан шүү дээ. Тийм байгаа. Одоо тэгээд Хүлэгэн хааны тэр замаар явах юм уу бүгдээрээ? Бид нар эзэн Чингисийн Монгол эмчин байлдан дагуулыг толгойн дасдгийг дээр нь би энэ он жилүүд ингээд дууссан одоо. Одоо энэ мөрөөдлөөр амьдардаг галзуу хүмүүс зөндөө байна. Одоо дэлхийд дээр их тайван тогтоохын тулд энэ зэр зэвсэг энэ хязгааргүй энэ террорист үйл ажиллагаануудыг бүр их хүнстэй нь устгах асуудал тавихгүй энэ дэлхийн 3 дугаар дайн болох гэдэг шүү. Яг сая таны хэлдэг. Яагаад ойлгохгүй юм гэж шүү дээ. Энэ хүмүүс яагаад ойлгохгүй юм? Асуудал нь ярьж байгаа хүн дээр сонсоод итгэж байгаа хүн дээр биш үү? Хуучин нэг намын тогтолцоотой үзэл судлаад дамжуулаад ингээ бүгдийг нийгмийг өдөртөн жолоодох оролдлого өнгөрсөн 70 жил хийсэн шүү дээ. Бид нар чинь коммунизм, социализм байгуулж байна. Гэтэ энэ хэр зэрэг хүний оюу хаан бас шингэсэн бэ. Цаг хугацаагаар явж байгаа учраас 70 жил нэг юмыг давтаад гахаар худлаа эмч үнэн болдог, үний эмч худлаа болт юм байна л дээ. Ер нь тэр нь тэл адилхан байхгүй. Тэгтээ дэлхийн ертөнц хөгждөгөр хөгжин явдгаараа явна цаашаага ойлгомжтой бид нар шалтгаалахгүй бид нар хамаарахгүй юу. Юунд Венесуэл гэж байна. Асар их нефть дэлхийн нефтийн 30% тэнд байгаа. Тэгтээ популистууд бахан гарч ирсэн. Баах популистууд. Газрыг ард түмэнд өмч хөрөнгийг ард түмэнд ашиг орлогыг ард түмэнд гал ингээд ашиглаад тэгсэн Венесуэл хамгийн хоцрогдсон хүмүүс. Тэр гашгараад байгаа хүмүүс ихэнх нь боловсролгүй хүмүүс.
эдийн засгийн 400-500% инфляцтай. Гэт үндэстнийх нь валют нь унсан. Тэр их нэр төмөртлөө яг хөгжиж байгаа. Тэгвэл Дубай, Катар, Арабын Эмират яг хөгжиж байгаа. Ягаад өнөөдөр нэг ширхэг сонгож авахгүй, нэг грамм нүүрсэж авахгүй Сингапур ингэж хөгжиж байгаа. Ягаад Тайван ингэж хөгжиж байгаа. Ягаад Солонгос, Япон ямар ч байгалийн баялаггүй мөртлөө хөгжиж байгаа. Яг тэд нар хөгжил төршлийг өөрсдөө зорилго болгосон байна. Яг тэгэхээр тэд нар их юм өдөрж байгаа илүү прагматик, илүү хөгжил төршлийн эзэд удирдах байгаа. Манайхыг өнөөдөр их юм удирдах гэдэг. Малчин, тариачин, өсвөл ямар ч боловсруулахгүй. Нийгмийн ямар ч баялаг бүтээж үзээгүй. Ямар ч бичих үсэх тайлагддаг. Тийм хүмүүс. Нэг талаараа ингэ сонсоод их юм ба шашрын яриад байгаа юм шиг, хөх тэнгэрч яриад байгаа юм шиг юм яриад байгаа. Тэгээ ажил хэрэгч хүмүүсийг бүгдийг нь устгая гэж ярьж байгаа. Хөрөнгөний хурааж авъя гэж ярьж байгаа. 1990 онд арчил буруу явсан учраас өмч хөвчлэн явагдаад бүх юмыг энэ хэдхэн хүн авцсан гэж ярьж байгаа. Энд дээр нэг ойлголт гарч ирэн л та боловсрал мэдлэг Гол төлөв ингээ хараад хад боловсруулгүй хүмүүс айгүй их хүмүүжлэхгүй байдаг юм л. Ёс зүйгүй байдаг юм л. За яг хөө бас боловсролтой мөртлөө ёс зүйгүй хүмүүжлэх хүн байна зөвхөн хувиа хичээсэн арчаагүй далгнуур худлаа яддаг тийм хүмүүс ч байна. Гэхдээ гол төлөв ер нь хүмүүжлэх хүмүүсээ л ажиж. ямар боловсралтай хүмүүс нь улсыг удирдах хэмжээнд боловсралтай байна. Илүү их жоохон шинжлэх ухааныхан инженерүүд байгаас гэж боддог. Тэгжээж улс хөгжинэ гэж боддог. Инженер шинжлэх ухаанд сэтгэлгээнд шийдэл байдаг тийм. Тий. Шийдлийг хайж яадаг. Тий. Тэд нар бол дандаа тодорхой шийдлийг хайж байгаа юм прагматик ханддаг юм. А нийгмийн ухааныхын илүү түүх гарч ирдэг. Тий. Дандаа өнгөрсөн цаг хугацааны юмар өнөөдөр амьдрах гэж болдог. А шинжлэх ухааны инженерийн ирээдүйн цаг хугацааны юмыг өнөөдөр амьдралынхаа хэрэгтэй болгох зорилго болгох гэж байдаг. Ялгаа. Тэгээ одоо малчин хүн бол мал маллах боловсралтай гэж өөрөө хэлнэ. За одоо газар тариалан ч би одоо энэ газар тариалан газар орлоо мэднэ гэж хэлнэ. Тэр чинь дадлага дуршлаг юм байна л да бас. Ирээдүйн малчин ер нь ямар байх хэвтэй. Миний харж байгаа ирээдүйн малчин бол том фермерийн аж ахуй түнг бий хэлж гин гэж ойлгож байгаа. Энд мал нь юм том сарвчин дотор байдаг өгөл. Тэгээ малын тижэл бэлддэг автомат үйлдвэртэй. За өөрөөсөө нэг юм 3-4 ийм орчин үеийн өгсөрдөг тийм байшингуудтай. Тэр нь сэргийгдэх хэрчим хүчээр хангагдсан. Гэрэлчүүдэн телевизээр за Elon Musk-ийн сателлит антенна дэлхийн мэдээлэл бөгөөд харьцааг бий болгож чаддаг. За дээр нь малчин жижиг юм дромтой дромдо суугаад хаш чамаагүй нэсэд очдог. Малчин жишээ нь ингэж амьдарч болох уу? Болно. Тэгвэл ирээдүйн Монголын малчин хүн ер нь шинэ зууны хэмэл оюун ухааны 90 оны үеийн малчин яаж амьдрах вэ гэдгийг бид бас одооноос бодож явах хэрэгтэй шүү дээ. Газар тариалангаа яаж хөгжүүлэх вэ? Хэмэл оюун ухаан тэгвэл газар тариалан яаж хөгжүүлэх ёстой бэ гэдгийг бид шийдэх хэрэгтэй шүү дээ. Таны яриг сонсохоор та ер нь ихэнхдээ ирээдүг ярьдаг тийм. 10 жилийн дараа, 20 жилийн дараа тэгнэ ингэн гэдэг. Одоогоос 20 гаруй жилийн өмнө удахгүй бүгдээр гар утастай болно. Гар утас бол таны амьдралын салшгүй нэг хэсэг зүйл болно. Гар утсаараа та интернет рүү ордог болно. Та гар утсаараа бүх дэлхийн хүнтэй 7 миллиард хүнтэй харьцах боломжтой. Мөн ч хол байна да. Худлаа ирж байна да. Гэлс өнөөдөр гар утас бүгдийг өдөр тутмын хэрэглээ болов хэвчээ. Яг үнэ хэлэхэд. Нөгөө талаар эрдэмтдийн бас нэг харамсалтай эрдэмтэд гэж бас их хэдэн одоо сайн гэгэрүүлэгч гэдэг хүмүүс амьдт нь хинч тоогоогүй тохиолдлууд олно тийм. Та тэрнээс айдгүй. Баяртай тэгээд ер нь хүний хорвоо юм дөө. Тэг. Муу юмд айгүй амархан бэлсдэг. Сайн амиг хүлээж авахтай их удаа. Энэ өөр хүний өөрийнх нь тарихны програм юм шиг. Өөрчлөлтийг бас хүлээж авах юм. Өөрчлөлтийг хүлээж авахын тулд тэр хүн өөрийгөө эхлээд өөрчлөх хэрэгтэй болдог. Өөрийнхөө муу зуршлуудыг өөрчлөх хэрэгтэй болдог шүү дээ. Тэгээд тэрийг хүн өөрийгөө өөрчилж чаддаг. Асуудал тэрэндээ асуудал байгаа. Тэгэхээр одоо ямар хүмүүс таны бодлоор ирээдүг харж чаддаг байгаад ямар хүмүүс өнөөдөртөө амьдраад
Ямар хүмүүс нь зөвхөн өчигдрөө яриад байт юм. Америкийн нэг нууц одоогоос 100 жилийн өмнө 200 жилийн өмнө Ром, Рим, одоо Итали, Европын төв билээ шүү дээ. Соёл хөгжлийн. Тэр үед бол шинжлэх ухааны хөгжлийг бол одоо шарлатанство гэдэг байсан. Одоо энэ шулам чөтгөрүүдийн үйл хэрэг гэж үзээд тэд нэрийг зарим нь тогоонт хийж шатаадаг, зарим нь тамалж чаддаг, шурамд байдаг байлаа шүү дээ. Тэгсэн ч гэсэн хөгжил дэвшил явсаар угаад дэлхийн 1-р дан, иргэний дан, тэгээд дэлхийн 2-р дан, тэгээ одоо өнөөдрийн хөгжил рүү орсон бид нар дэлхийн ертөнцийн чигээр. Тэгэхээр Америкуудын нэг хийж чадсан хөгжил дэвшлийг өөрсдийнхөө хөгжлийн зорилго болгож чадсан задлж. Энэ ертөнцийн бүх оюун ухааны өндөр потенциалтай хүмүүсийг авцар дэмжсэн. Маш их цалин цав амьдралын хувийн амьдралын маш сайн шийдэж өгөөд тэгээд Америкууд шинжлэх ухааны олд амжилтыг өөрсдийнхөө амьдралын хэрэглээ болгосон. Тийм учраас анхны гар утсыг хийлээ, тийм учраас компьютер хийлээ, тийм учраас програм хангамжуудыг хийлээ, тийм учраас захин хөндийгээд дэлхийн бүх ухаантнуудыг богинуулж явсаар хангалттай мөнгөөр санхүүжүүлж байгаа. Ингээд Америк бол үндсэндээ хөгжлийн лаборатори боловсруулчихлаа. Тэгээ хөгжлийг бий болгодог тэр хүмүүс Америкийн эзэнт болж чадж байгаа. Жишээл Японы эзэн хаан Монголд ирж байгаа байхгүй. Эзэн хаан ирээд хүлээн авалт хийсэн чинь эзэн хаан босч ирээд хийл хөгжим, сонгодог хөгжим тоглож шít. Дэлхийн эдийн засаг шинжлэх ухааны тэргүүлэгч, үйлдвэрлэгч орны эзэн хаан нэрээр Монголд хийл хөгжим тоглож байгаа байхгүй. Япончууд юу хүсэн мөрөддөг вөхөр дэлхийн хөгжлийн эзэн болохыг хүсдэг байхгүй тэд нар. Тийм учраас тэд нар айгүй их сонгодог хөгжим сонсдог, айгүй их Моцарт, Бетховеныг сонсдог, тэрийг ойлгох гэж явуулдаг. Тэр соёлыг эзэмших гэж бүүж байна. Яаж пиано тоглож сурах уу? Яаж хийл виолончель тоглож сурах уу гэд. Тэр бол хаан хүн байхгүй. Яг залхам чанараа хадгалж яваа хаан гарал. А манай хөрсөх дарга бол дарга хүн байхгүй. Сонгуулаар гарч ирсэн дарга хүн байхгүй. Тэрнээс хаан биш үү? Даргын сэтгэлгээ юугаараа өөрөө? Даргын сэтгэлгээ сонгогчтой амласан зүйлийг амьдрал дээр ажил хөдөлмөр болгохын тулд явах үнний ажил واخгүй юу. Тэгээд тэргүүрээ дуусгах тэр дарга нарыг эвддэг хүн биш болгодог ажлыг хийдэг. Баахан дожонгорын цэрэн гэдэг шиг юмнууд байдаг. Гэхдээ даргын долоодог бараг үлмитэр явна гэж нөгөөдөл чинь дарга. Тэгээд тойрол бүчэд бүдэл юм бэл. Хайртай шүү, ёстой гоё шүү. Ёстой тэнгэрлэг юм. Та мундаг ноён хүн шүү. Та хаа Монголын тэр нөхдүүдийн уран бүтээл واخгүй. Дарга болон дарга долоогч сэтгэлгээ ингээд байгаад байна гэд яригадаад байна. Энэ сэтгэлгээ хизээ салах юм бэ? Хизээ бид жинхэнэ арчилсан сонгуул, жинхэнэ арчилсан төртөө болж ижил энэс солонтой. Намуудын хуулийг өөрчлөх хэрэгтэй байна. Намууд гишүүнчлэггүй болох хэрэгтэй. Бүх намууд. Зөвхөн төв аппаратанд гишүүнтэй нэг 100 хүнтэй. Өөр гишүүн байхгүй. Тэгээд намууд сонгуулаар юу өөр оролдох вөхөр сонгуулаар яаж улс орноо хөгжүүлэх вэ? Хөтөлбөрөөр уралддаг баграад. Ингээд төрийн эрхийг авчвал нөгөө олон долонгорын цэрийн шаардлага болчихж байгаа байхгүй. Дарга би аягүй гоё байхгүй. Та мундагтай тэгтэй. Та аягүй мундаг байхгүй. Та бүр заяаны та удмын юм хаан төгтэй юм байна. Тэгээд долоосноор нэг юм олж аваад шүү. Харин тэгээ тэр чи хэлэх гэдэг шүү. Тэгээ нэг нөхөр даргынхаа урд хуур ингэж үгээд дарга энэ туяа домдог болд юм би танд дургүй юм билээ шүү. Би бол танд дуртай. Би гоё байхгүй. Гэхдээ та бүр надаас мундаг гоё. Тэгээ би сайд болчих тэхүү. Би сайд болчих. Ингэж бэлдууц цусарддаг. Тэгээ хамгийн мэдлэг муутай, хамгийн ёс суртахуун муутай хүмүүс төрийн одоо том альбан тушаалуудыг гашиж эхэлдэг. Тэр тогтолцоо байгаад байна. Одоо тэр тогтолцоог эвдэх хэрэг зоригтойгоор халах шийдвэр хэн гаргаж чадах вэ? Бүгд энэ тойргонд олцсон байна. Тэр чинь системийн тоглолт байхгүй. Хэн нэгэн хүний тоглолт биш. Бид улс төрийн нам гэж юу вэ? Нам өөрөө гişүнтэй байх юм уу баггүй юм гэдэг асуудлыг шийдэх хэрэгтэй. Америк биш үү? Гişүнчл байхгүй шүү дээ. Зөвхөн намын дэмжигчдээр явдаг. Европ
гишүүн байхгүй, намын дэмжигчдэр явдаг байхгүй. Япон намын дэмжигчдэр явдаг. Намын гишүүнээр биш. Зөвхөн төв аппарат нь л гишүүнтэй байдаг. Одоо чи ардын нам баахан хот хөдөөгүй гишүүнчлэлтэй гоё юм амлаж байгаа нөгөөдөлөөс чинь дэмжлэг гараад ирдэг. Тэгээ гараад ирэхээр нөгөө намын олон дэмцэн гэдэгга албаагчид ч очоод дарга би сайтыг, дарга би элчин сайд болъё, дарга би засаг дарга болгоё гэдэг очилчдаг. Тэгээ тэр олон хүмүүс ингээ гарахаар тэнд нөгөө чанар, ёс зүй, хариуцлага, боловсролоор хэмжих боломжгүй болчихдог. Уг нь дарга болох ч хүн, сайд болох ч хүн тэр салбарт өндөр нэр хүндтэй, өндөр боловсролтой, ажлын дадлаг дуршлагтай, хувийн ёс зүйтэй хүн өнөөдөр төрийн албанд зүтгэх ёстой шүү дээ. Хүний бодол сэтгэлгээ мөнгөөр базаж болж байгаа юм. Гуард дээр ч тэг мөнгөөр явуулсан биз дээ. Одоо мөнгнөөс нь салгаад зөв, одоо таны яг зөв гэж харсан руу ингээд толихээр тэр хүмүүсийг мөнгнөөс нь салах гэдэг юм л та. Тэр хүмүүс тэр шийдвэрийг дэмжих зориг зүрх байгаа л. Байхгүй шүү дээ. Тэрийг өөрчилж чадахгүй шүү дээ. Эдийн засгийн маш том хямрал, санхүү эдийн засгийн энэ өөрчлөлтийг авчрна шүү дээ. Тэгэж шүү дээ. Иргэд бүгдээр босно. Непалд юу болсон? Дарга нь солигдоод идэг, сайд дарга нар нь тэгээ дарга нар нь баяжаад идэг. Ард түмэн гойгүй гуйлагч болцсон. Тэгээ яасан нэг өглөө бүгдээр бослоо шүү дээ. Сангийн сайдаа очиод гол руу шидэж байгаа харсан уу? Манай сангийн сайдыг аягуул Непал шиг тийм болох юм бол тул гол руу шидэх нь шүү. Авраараа гэж ашгараа тэгээ урсаад явдаг хүн. Тэгээ тэр сонгод нэг баста шээстэй нууранд очиод тогтоо бэлдэх баг. Тэрэндээ тулахгүй тулд хүмүүс ер нь яаж арай зөв бодох, зөв бодъё гэвэл Тэрэндээ тулахгүй тулд улсын их хурлын гишүүд, ялангуяа залуучууд гээд цээжид хэлсэд байна. Хамгийн түрүүнд эхлээд энэ улс төрийн тогтолцоо, энэ системийг яаж өөрчлөх тухай хууль зүйн орчныг судалж энэ ажлыг хийх хэрэгтэй байхгүй. Би бодож байгаа ер нь бол Монгол бол 3.5 сая хүн амтай. Бид нар энэ нийгмийн асуудал, Монгол хүний асуудал, Монгол дарга нарын асуудлыг шийдэж чадах юм бол бид нар маш богино хугацаанд нэг 5-10 жилийн дотор Катар улсын дараа орох боломжтой. Иргэдний өндөр орлоготой, аятухтай амьдралтай ийм улс болж чадах мундаг ийм цэг болов энерги. түрүүн та сонгодог хөгжмөөс хийл тоглосон гэсэн шүү дээ. Тий. Яг энэ хөгжмөнтэй уялдах юм бол та өөрөө их хөгжим урлагтай байх уу? Гэхдээ яг би 90 оноос эхлээд энэ шоу урлаг мурлагийг зөндөө дэмжсэн, хамтар зөндөө ажилласан. Тий. Урлаг хүний сэтгэлгээг задалдгүй. Бидний багш биднэрт их нөлөөлсөн л доо. Бид нар би багада Бенри ордонд нисэх цагуурын дууланд явж байсан. Би эдгээр техникчтэй станц гээд байсан. Тэнд би радио электроникийн дууланд явж байсан. Онгоц буучин хийж хөргөж байсан. Би жоохон багта Жюль Верний бүх номыг 3-4 удаа уншсан. Тэр үед бол өөр ном баггүйсэн. Усан дагуур 20 мянган бээр аялсан. Робинсон Крузегоос эхлээд ингээд Жюль Верний зөндөө гоё номууд байдаг шүү дээ. Одоо бүгдээр нэг гоё кино хийсэн байгаа. Фантастик. Гэхдээ Жюль Верний тэр үеийн хийжсэн тэр мөрөөдлөд өнөөдөр амьдралд биелээ олсон уу гэвэл олсон. Тэг усан дагуур явдаг шумбөгч онгоц байгаа. Бүр атомын хөдөлгөөртэй усан дагуур нэг орчод 3 сар дэшээ гардаггүй тийм хүлэг онгоцуд байна. Өнөөдөр радио холбоо электроник хөгжсөн үү? Энэ дэлгэц мэлэгч хөгжсөн үү? Хөгжсөн. Өөрөөр Жюль Верн тэр үед мөрөөдчихсэн бүх мөрөөдөл өнөөдөр амьдрал дээр биелээ олчиход байна шүү дээ. Яг тэрнтэй адилхан бид нар ч гэсэн бүгдээрээ мөрөөдөгч байх хэрэгтэй. Тэгэхдээ хөгжил эрсдлийн мөрөөдөгч байх хэрэгтэй. Бид нар сүүлийн 35 жил асар их түүх ярьлаа шүү дээ. Түүх яриадсан. Чингис хаан. Тэгээ сүүлдээ бүр буддизм ярьж эхэлж байгаа. Тэгээ шинжлэх ухааныг ярьж байгаа хүн байна уу? Бараг байхгүй хаахгүй. Бид нар шинжлэх ухааны эзэд болж шинжлэх ухаанд мөргөж залбирч бид нар ертөнцийн оргилд очиж одоо бол сэлэн бамбаа бариад ертөнцийн хөгжлийн оргилд очих ямар ч боломж байхгүй шүү дээ. Хөөхөй залуучуудыг шинжлэх ухаанд дуртай болох хэрэгтэй. Залуучууд тэгээд ертөнцийн хөгжлийг бий болгох хэрэгтэй. Миний муу гожгор хүү гэдэг юм аа. Хүмүүс нэг л зэрэг хөгжиж сурч ирсэн. Миний машин тэргээр явж байгаагүй. Надаар үнтэй гарц, үнтэй хувцсанаар авч өгч байгаагүй, авч өгч байгаагүй.
Орос 14 сурж байгаа дараа нь Бридж сургуульд орсон. Одоо дугаар ангид төгсгöd. Тэр миний хүү хичээлээ хийж явсаар байгаа донц төгсөөд тэгээд Америкт сургуулаа төгсөөд одоо өнөөдөр Tesla компани инженер зохион бүтээгч амьдарч байгаа. Би тэрэнд нь ямар ч нөлөөлөл тусламж үзүүлээгүй. Би ганцхан л юм хэлсэн. Мөнхөө хөгжил дэвшлийн эзэн байх ёстой шүү. Хөгжил рүү гарч ив. Тэрнтэй адилхан мянган хүүхдүүд маань бидний хойч үеийн залуучууд дэмий юмд цагаа гарч хэрэглээ сонирхож нэг гоё өмд олж өмсөх, нэг гоё гар утас барих, нэг гоё машин барих юм. Энэ тийм чухал зүйл биш үү? Энэ зүгээр л хэрэглээ. Тийм учраас илүү их шинжлэх ухаан сонирхох хэрэгтэй. Сайн математикч байх хэрэгтэй. Сайн физикч, сайн шинжлэх ухаанч байх хэрэгтэй. Ирээдүйд үлдэх юм. Сайн инженер, сайн шинжлэх ухаанч үлдэн мэрэгчлээ. Бусд нь бол бүгдээрээ байх болно. Роботыг хэн хийвэ гэвэл хүн хийсэн. Тэгэхээр бид нар одоо утгагүй энэ монстроо жоохон зохицолчих юм бол амьдрахад бол тийм хэцүү биш болох байх. Гэтэ энэ нөхцөлийг бий болгохын тулд айгүй сэтгэл зүрх хэрэгтэй. Бас боловсрол мэдлэг хэрэгтэй. Тэрнээс одоо мэдрэмжээр хөгждөг хөгжил энэ дэлхийд дээр байхгүй шүү дээ. Тэгээд тэрний дараа миний нэг мөрөөдөл бол энэ залуучуудыг яаж шинжлэх ухааны боловсролтой болох. Шинжлэх ухаан гүнзгий үзээд ирэхээр өсөөгүй сонгодог урлаг сонсдог болж эхэлнэ. Өсөөгүй урлаг сонирхдаг болж эхэлнэ. Тэр нь өөрөө сэтгэлийн тайтгал ирээдүй гэж нь харахад чамд тэр dream гэдэг ч одоо мөрөдөл тийм үү зүйдийг хөөхнө гэсэн үг. Тэгэхээр энийг илүү бий болгоё гэж бодож байгаа. Энэ залуучууд хөгжлийн эзэд болох хэрэгтэй. Өнөөдөр Америкийн ер нь Европод хүн амын өсөл зогссон. Залуучууд нь эрдэм ном сурах сонирхолтой болсон байна. Тэгэхээр бид нарт айгүй их ажлын орон тоонууд гарч байгаа. Бид нар Америкт очиж шал угаах биш, нэг жолооч хийх биш, нэг барилгач хийх биш. Бид нар очиж том компаниудад ажиллах хэрэгтэй. Тэр NASA-д ажиллах хэрэгтэй. Тэр химийн ухааны серверүүд хийж Microsoft, Google бүгдээрээ сервер тэнд очиж ажиллах хэрэгтэй шүү дээ. Бид нар шинжлэх ухааны том лабораториудад ажиллах хэрэгтэй шүү дээ. Одоо саяхан Америкийн нэг эрдэмтэн хүний насыг 2 дахин болох тийм вакцин им гаргачлаа шүү дээ. Амьтан дээр туршаад үзсэн. Одоо хүн дээр турших эрхээ авчлаа. Одоо тэр лөө орчод байна. Тэгэхээр манай залуучууд тэнд очиж тэрэн дээр ажиллах хэрэгтэй байхгүй. Тийм боломжийг энэ залуучууд тэр мэдлэг боловсролыг олгодог боломжийг бий болгох хэрэгтэй. Та өөрийн нэвтрүүлэг ток шоутай болмоор байна уу? Танд нэг багц олон камерын зураг авалт хэрэгтэй юу? Та өөрийн хүссэн контентийг олон нийтэд шууд хүргэмээр байна уу? Тийм бол анхаарлаа наашаа хандуулаарай. Live streaming олон камерын мэрэгжлийн багийн цог зүйлчлэгийг үзүүлж байна. Та хаач хизээж хидийдч өөрийн телевизийн багтай болсон мэт сэтгэв. Бусдыг нь бид гүйцэтгэе. Live stream be live. Саяхан Америкийн Tesla компани, Японы Toyota эднээс нийлдэг дээр шинэ аккумулятор гаргасан. Хөнгөн цагаан аккумулятор, хөнгөн цагаан графиттай аккумулятор. Одоо Tesla Model 2 гэдэг машина 2 төрлийн аккумулятортай их гэж байна. Нэг нь хөнгөн цагаан графиттай аккумулятор, нөгөөх нь содиум натрий батарейнууд, хатуу бит аккумуляторууд. Өнөөдрийн энэ гар утасны литиум кобальтээр хийсэн батарейнууд ч дандаа шингэн гээлтэй дундаа. Тэрийг зарцчдаг. Тэгээд энерги алдчихдаг. Ингээ өвөл ашиглах гэсэн. 2-3 жил болоод тэгээд сэнгээ алдаж эхэлдэг. Тэгээд нэг 5 жилийн дотор хэрэггүй болчихдог. Тэгвэл шинэ гаргасан энэ хатуу бит аккумуляторууд маань нэг үнийн хувьд бол 10 дахин хямдхан. Хоёрт 10 минут сэнгэлээд 1500 км яв. Гуравт хасах 45 градусаас нэмэх 45 градусын оронд ажиллана. Энэ батарей. Тэгээ энэ бидний амьдралд асар их өөрчлөлтүүд шууд авсан. За тэр нэг хөнгөн машин эднэс гэж байна. Яг манай мөнхөө тэр хөнгөн машин Tesla дээр чи ажиллаж байгаа хэрэг. Тэг удахгүй тэгээд ихний туршилтууд явж байна. Тэр бүтэн команд ажиллаж байна. Манай амраа тэрийн дотор нь ажиллаж байна. Хөнгөн машин бол болох уу? Болно. Шийдсэн зарчмын хувьд.
Одоо өнөөдөр орчин үед бид нэр эрчим хүчний аягүй их алдагдaltaй явдаг. Эрчим хүч үйлдвэрлээд тэр дорн бараа бүтээгдэхүүн болохгүй эрчим хүч ахуй орчинд ороод алга болчдөг. Цахилгаан орон зураг бэл. Тийм учраас цахилгаан тийм шинэ аккумулятор гаргах юм бол зуны цагт бол аягүй их эрчим хүч авч уран. Тэгээ өвлийн цагт тэр эрчим хүчээ хэрэгэлдэг болно. Шөнийн цагт айгүйх эрчим хүч алдагддаг. Ягаад тэр хүн болгоо шөнө унтчихдаг учраас тэгэхээр эрчим хүч угаагаад авч. Тэр тэгэл манай иргэд бүгдээрээ эрчим хүчний үйлдвэрлэгч болно. Бүх хүн жишээ нь та нөхөртэйгээ хамт нэг машин авчиж цахилгаанаар явдаг. Тэгээд та дэлгүүр явна. Мөнгө өгдөг. Урд нь машин цахилгаан залгацсан байсан учраас 1500 км явах цахилгаантай болох нь машин цэнгэлдэг газар учраас залгаж. Тэгээд 1500-аас 1000 км явах цахилгаанаа та сүлжээнд оруулаад зарчна. Тэгээд 1000 кWh-ийн мөнгө чинь гар утсаар нь ороод өөрөөр хэлбэл хүн болгон эрчим хүчний борлуулагч болно. Бид хөгжил дэвшлиг авахаас гадна иргэдээ бас мөнгө олдог боломжуудыг аягүй сайн судлах хэрэгтэй. Энэ ертөнцийн бүх юмыг бид нар дуурайх алба байхгүй. Нийгмийн тогтолцоо харьцаа манайх өнөөдөр бүх улсаас юм дуурайгаа баахан хуулиуд гаргацсан. Гэхдээ тэр нь өөрөө амьдралын чөлөөтэйг болж байгаа. Тийм учраас хүмүүсийг яаж мөнгөтэй болох тухай бас бодох хэрэгтэй юм билээ. Яаж энэ мэдээллийн технологиудыг ашиглаж мөнгөтэй болох вэ? Яаж захиргаан эрчим хүч борлуулж мөнгөтэй болох вэ? Яаж эрчим хүчийг хямдхан хурааж авах вэ гэдэг чинь ирээдүйнөөсөө тэрлүүл явж байгаа. Иргэд залуучууд шинжлэх ухаанд яаж дуртай болох вэ? Та анх шинжлэх ухаанд дуртай болсон таны багш нөлөөлсөн гэж байна. Гэхдээ зөвхөн багш гэлтгүй таны өөрийн бас нэг сонирхол онцлог нэг юм дээр татагдсан байх. Боёо анхнаасаа тэгээ багш тэгчхэр чинь би чинь шинжлэх ухаан ингээд онгоц бууж яаж хийх үү? Яаж морц хийх үү? Яаж дэлхийн нөгөө талтай харьцах үү? Одоо яаж өөр галактиктай харьцах үү ингээд тийш харж шít. Яаж өөр гаригийнхэнтэй холбогдох уу? Яаж өөр гаригийнхнийг ийш нь авчирж энэ дэлхийг өөрчлөх үү? Америкт тийм ажлыг хийж шít. Яг үннийг хэлэхэд. Тэ бид нар яагаад космофизик яагаад бид нар тийм байж болохгүй гэж яагаад бид нар нэг зөвхөн мах яаж идэх тухай яриад байх хэвчээ яаж зөвхөн нэг дээл яаж хөөргөдөж өмсөх тухай ярих хэвчээ яагаад энэ зүгээр хэрэглээ биз амтэн шиг болох гэдэг шүү дээ бид нар ч одоо нэг амтэн бол одоо өхөр бол нэг өвсөл идэт юм өвс идэт нэг болсон тийм тэрнийхээ дугаар өвс хэрвээ ярьдаг үнэ ярьдаг байсан бол тэрнийхээ тухай ярих нь шүү дээ. Тэ. Би багада шүүлэрний зохиол их уншсан бүх номын орон дотроо жижигхэн ширээний гэрлээ тавьж бол шинжэнгөө уншдаг байлаа шүү дээ. Аав ээжтэй загнуулахгүй гэлт. Тэгээ ороо хөтөл шатаж тэгж уншдаг байсан. Тэр айгүй юу явуулсан. Тэрний хоо одоо бол юу хийж байгаа нөхөр өдөр болгон шинжлэх ухааны олд амжилтыг 90 сурвалжилж үздэг. Тэгээд би янз бүрийн романс ч гэдэг юм уу, детектив ч гэдэг юм уу одоо тийм кино үзэхээс илүү би фантастик кинонуудыг их үздэг. Гарсан шинэ бүх фантастик кинонуудыг үздэг. Тэгээд би тэндээс ирээдүйн энэ ертөнцийн хөгжлийг хардаг. Ирээдүйд бид нар яах вэ? Тэрийг өөрөө хийлцэж бүтээлцэх хийх хүсдэг. Тэгээ одоо би ч одоо бас нэг 18-тай 20-тай биш болохоор илүү энэ нийгмийн өөрчлөлт гэж боддог шүү дээ. Тэр илүү ордог, тэрийг бий болгодог, хүмүүсийг бий болгох нь илүү миний хувьд бол зохимжтой юм болов. Нас үсээ бодсон ч. За яг хөө тэр хүнийг хөгшрүүлдэггүй вакцины юм тэрэ одоо өнөм маргашгүй гарах гэж байна. Нэг аваад боловчвол буцаад магадгүй нэг 25 настай болчих магадгүй. За тэгвэл болж байна. Тэр л шууд явна эргэж чадахгүйгээр би шинжлэх ухааны хөгжлийг бий болгох юм. Босton бол миний хувьд бол нэг сонирн биш бай. Нэг ховж хэрүүл маргаан тэгэл нэг өмс зүөх авж идэх тийм чухал зүйл юм ер нь биш үү. Тийм учраас магадгүй та тэрийн нэвтрүүлгийг үзвэл манай залуучууд
энэ шинжлэх ухаан хөгжил дэвшлийг эзэд болохын төлөө өнөөдрөөс эхэлж өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Аав ээжтэй эрхэлж эрхийн тэнийг болж үнтэй гар утас, үнтэй хувц авна гэж яхаа орно. Аав ээжтэй хэлж яаж би шинжлэх ухааны ном олж унших вэ? Хүүхдийн чиглэлд унших хэрэгтэй, өөрийгөө боловсруулах хэрэгтэй. За дээр нь яг манай нэг нууцтай манай амраа, манай хүүгийн одоо 3-4 наснда тооны хүрдэг чиржилсэн баг. Хоёрын дөрөвт тийм ингээ тооны хүрд ажиллаж яваад гэсэн. Тэгээд тэр айгүй юу гэж нөхөр хүүхэд математик сэтгэлгээг айгүй сайн болох. Хоёрт хүүхэд айгүй амархан юмыг тогтоодог болдог. Багадаа одоо хичээл хийж гэдэг дөөш амраа хичээл хийсэн хичнээн аваа гэсэн яаж хийх ч чинь би өглөө хичээлдээ явахдаа уншиж чинь тэгэд болно шүү дээ. Чи юу донгосод байгаа? Уншнаа. За. Тэгээ яадаг. Нөгөөд чи өглөө хичээлдээ явахдаа ингэж дэлгээд нөгөө номныхаа 2 хуудсыг нэг уншаад бүгдийг зээжилчихдэг. Нэгд уншдаг. Тэгээд овчоо шууд тэрийг яриад онцовдөг байсан. Зүгээр миний хувьд ч гэсэн яг хөө тэр бас үний аюутай ч үгч магадгүй. Би нэг тэгэл хүний ичээд өгсөн, хүний хийгээд өгсөн юмыг уншиж чаддгүй байхгүй. Тэрний оронд би өөрөө уншчих юм бол тэр юмыг аваад уншаад тэгээд нэг удаа уншчих юм бол би харин шууд гараад 100% ярина. Тэрнээс битсэн юмыг уншиж чаддгүй. Манай хүүхдүүд ч бас тийм биш бил. Хардсан чинь. Нэг уншаад юмыг тогтоод. Та тэрийг ойлгоод тэрүүгээр нь өөрсдөр нь одоо итгээд үлдээчихэж шүү дээ. Одоо ээж аав нар эцэг эхчүүд хүүхдүүдэд хүмүүжүүлж ингээд яг ингээд ийм байх хэрэгтэй юм байна. Яг ингэж бич, яг ингэж хуул, яг ингэж унш, сур гэдэг ингэж тийм хандлагууд бас байгаад байдаг тийм. Та ээж юм чинь та ийг л хүүхдэд тэгж дарчлаад юм байна. Та яаж исэн? Хүүхдээ чөлөөтэй байлгахаас гадна хүүхдээ итгэл үнэмшлийг төрүүлв. Чи бол их мундаг хүн болно минийхөө. Гэхдээ миний хүн мундаг хүн болно гэдэг чинь чи өөрөө их хичээх ёстой. Чи их юм уншдаг байх. Чи хөгжил дэвшил шинжлэх ухааныг их сайн сонирх. Тэгвэл чи айгүй мундаг хүн. Тэр итгэл үнэмшлийг хүүхдэд өг. Тэгээд өөрөөсөө бусдыг дандаа дэмжиж минийхөө. Бусдаас мэдээ дутагдлаа гэж. Дутагдлаа бол минийхөө өөрөөсөө л. Би л энэ хүнд ойлгуулж чадахгүй юм бахта би л буруу удацсан бахта гэж боджээ. Тэгжээч хүн өөрөө хөгждөг байхгүй. Юм мэддэггүй юу чаддгүй хүмүүс дандаа өөрсдөө өмөрдөг байхгүй. Бусдыг буруутгадаг байхгүй. Та маш олон хүнийг бас дэмжсэн байна. Тэмцээд. Эргээд хариу барьдгүй. Яг би нэг хариу мөрөв боддгүй. Зүгээр асуудал одоо энэ урлагийн эдэм нь одоо шүү дээ би зөндөл дэмжсэн шүү дээ. Би хариуд нь юм нэхээгүй дэмжсэн. Гэхдээ мөн л тийм лээ. Сорготой. Тэг яагаад? Нэг мо цам цогсон л гэн нэг тэгсэн л гэн. Өөрсдөө хүнд юу гэдэг юм. Өөрсдөө юу ч мэдгүй байхгүй. Зөвхөн бусдаас авахыг тийм усод юм бил. За тэгээд ягтай тэгээд эсэгтэй гэж бодчих. Тэгээд юу гэж бодно өөрсдөө л мэддэг. Амьдрал харуулсан шүү дээ. Би нэг өдөр чинь 95-6 байна. Ажил дээр суучсан нэг хүн ороод ирлээ гэсэн чинь. Би эмч хүн байна. Би илэгний эмч авахгүй гэдэг чинь. Тийм үсэн. Тэгээд би яг та ямар асуудал байна. Гэсэн чинь анх удаа энэ Австралид нэг том олон улсын конференц болох гэж байна. Энэ илэгний нэг 4-5 вирус гэдэг чинь эмчилж чаддгүй. Японгоя манах айгүй их тэрэнд өртсөө. Тэгээд тэрэнд явахсан ч мөнгө байдгүй. Тэгээд та хандив өргөөч туслаач гэлээ. Тийм. Тэгээд надад нэг хэд хэдэн асуудал. За та тэр хуралдаа ингээ ороо зөндөө олон контакт тогтоод ингээ юм мэдээд та энийг эргээд бусад эмчнэртэй ном болгоод ч юм уу файлан болгоод энийг ажил болгох чадах уу та. Гэсэн чаддгүй яг хөө тэр чинь би хийх ёстой гэдэг л би чинь бас хичээл заан мангах хоног сурууд юм. Би тэгээ мэдгүй тэр нэг хэдэн доллар өглөө заамааха. Тэгээ тэр хүн явсан ирээд
охин ус тэр илгэний эмчд болсон билээ. Тэгээд илгэний тэр С вирусын эсрэг эм гарцсан шүү дээ. Хэдэн гормоны гэдэг юм. Тэр эмийг оруулж ирээд энэ илэг муу усуудад эмчилгээ хийж байгаа юм бил. Одоо ч бигийг авч байгаа. Би тэр хүнээс юу ч нэхэгүй, ямар ч хувьдаа асуудал тавиагүй. Зөвхөн олон хүнд буян болоосоо олон хүнийг авраасан эмчлээсээ л гэж бодсон. Одоо 20 настай залуу хүүхд хүртэл таныг танино. Тэг. Ингэж чадах инфлюенсер ховор. Үгүй яг хоо. Тэгэхээр таны энэ тууштай байдал хаанаас Худлаа яриад яах вэ? Би түрүү өөрт чинь нэг Германд нэг офицерын тухай ярьсан шүү дээ. Тэр офицерыг алах гэдэг зүйлийг тойрч гүгээд байна. Яг тэрнтэй адилхан. Миний ээж аав чинь эгэл жирийн сэхэт. Эрдэнэсийн хэдэд хамлам байсан. Миний аавын тал өвгөө аав лувсан цэгэн гэдэг хүн шүү дээ. Тэгээ лам нарыг устгаа төрөнгөний хураахад хогн хаавнд шавнар нэг басхан авч өгөөд тэгээд миний аавын гिच төрсөн. Хогн хаав ясны тасрахад. Миний ээж аав ээж нарын бүгдээрээ тааж өгсөн хүмүүс байсан. Одоо энэ Төв аймгийн сэргэлэн сум. Тэгээд тийм гар төсөлтөй хүмүүс чинь бид нарыг багаас хүмүүжүүлэхдээ улхаа хийж болохгүй. Худлаа ярьж болохгүй. Ядарсан үл тусалж тэгжил бид нэр өсгсөн баг. Яг өмнө хэлэхдээ. Тэгээд яг одоо чинь нэг жишээ байна л да. Миний ээж 94 настай энэ 40 мянгатад нас хурлаа шүү дээ. Тэгээ ээж минь биднээс үуч авдаг. Минийх ажиллаа санхи ээжд нь юу ч хэрэггүй. Тэгээд ээж минь яаж исэн бэхээр 40 мянгатын тэр аваар нэг хэсэг айгүй их гэр оронгүй хүмүүс, айгүй их хог ухдаг хүмүүс их байлээ шүү дээ. Ийм хүүхэд мөхөд бүгдийг гэртээ оруулаад мэдэн нөгөөдөг чинь ээж минь хоол хийж өгдөг. Нөгөөдөлт. Өдөр болох. Гэхдээ ээж бана дотор ч халдвар төвчин дараа ээж минь амь насанд ч өрчих үедээ нэ тэрсэн. За ханастай ээжд нь өгч тэхүү. Тэгээ хөрхийн энэ ядарсан олныг яах юм? Тэгээ хаях юм. Тэгээ ээж минь хоол хийж өгдөг. Тэгээд ээж минь нэгэн өглөө 94 наснда бурхан боллоо. Тэгээ бурхан болцоод би бас хүний хүүхдийн хувьд яагаад ээждээ нэг юм том сайхан сарнаа цэцэг өгчөөгүй. Яагаад? Би завгүй яваад штэ энэ улс орны ч хөгжүүлэх гээд тэгж боддсон бил. Тэгээ яг өөртөө оруулж байгаа байхгүй. Ээждээ яг нэг онгоц дүрэн Австри Германаас сарнаа цэцэг авчирсан. Сарнаа цэцгэн дотор ээжийг гаргая гэж. За ингээд нэг 2-3 өдөр боллоо ээжийг гаргах гээд өглөө 6 цаг 5 цагт ээжийг 40 мянгатаас нь гаргасан чинь нөгөө тэр хавийн бүх нөгөө хог ухдаг аригчин төлөгчин гэдэг хүмүүс чинь бүгдээрээ гарцсан. Миний мүйж гаргаж өгч штэ. Малгайгаа зоолцсон. Ингээд юм байхгүй бодод хүн. Тэгээд тэрийг харж байгаа хүн чинь бүх хүнийг сайн сайхан болохын төлөө амьдрах ёс зүйтэй болох хэрэгтэй байна гэдгийг хүн юм чинь тусгал авч харж байгаа штэ. Яагаад та ингэ өөрчлөгдөхгүй байгаа? Яагаад та албан тушаал авчиж болохгүй байгаа? Долгоноо талцсаар та энэ хүмүүсийг шүмжилд өөртөө дайсан бэлдэх ямар хэрэгтэй? Би нөгөөд би ийм учраас чадахгүй байгаа юм аа. Яагаад гэвэл миний ээж надад энэ хүмүүжлийг өгөөгүй. Хэзээ ч юм битгий болоорой гэсэн загсан учраас. Бусдыг хайрлаж боломжтой бол эргэн тойрноо дэмж. Амьдрал мөнх биш. Бидний энэ хорвоо дээр нэг өдөр ирнэ, нэг өдөр буцдаг өдрүүдтэй бүхэн. Энэ жижигхэн амьдралд бид нэр бүгдээрээ бие бинийгээ хайрлаж дээдлж амьдрах нь бидний гол амьдралын зорилго юм байна. Тэгээ энийг ухамсарлуулж өстэй. Би дургуйч байсан, дуртайч байсан, сайнтай ч миний ээж тэр ядарсан хүмүүсийг хоолно гэж харуулж өстэй надад. Тэгээ ойлгохгүйсэн хамгийн сүүлд ээжигээ нутаглуулад гарахт нь тэрийг өөрөө ирэхгүй ойлгож эхэлж байгаа байхгүй. Чи ойлгохгүй ч гэсэн ойлгож байгаа байхгүй надад. Ээж өөрийнхөө бурхны оронд явахдаа ойлгуулсан юм тэр байхгүй. Тийм учраас энэ нийгмийг өөрчлөе. Бүгдээрээ гоё аятухтай амьдрах боломжтой байх хэрэгтэй юм байна. Тэ.
Сэтгэлгээ номер 1 нэвтрүүлгийн бүтээгч Livestream Mongolia. Нэвтрүүлгийн хамтрагч Сайн Dental Clinic. Мэдээж та нарт бол их ирээдүй байгаа. Одоо энэ хиймэл оюухайн бүх юм амар өргөн бидэрт боломжуудыг өгч байна. Ажиллаж амьдрах. Тэгээ энэ эзэд болоод юм хийж чадах нь та нар маш сайн бүтээлч болно. Бүтээгчд. Тэм учраас тэгж бодож байгаа шүү. Ингээ танаа энэ хамт олонд бас уран бүтээл, ажил амьдралд нь амжилт хүсье. Ирээдүйн олд амжилтын эзэд болцоогоороо. За ингээ амжилт хүсье бүгд нь. Таны ертөнц бол таны сэтгэлгээ. Та бидний ертөнц, бидний сэтгэлгээ. Дараагийн дугаараар уулзцгаая.